Самацано Gap Academy digital marketer Аранжан байна. Тэгээ өнөөдөр SSC-ийн эхний шат буюу FAA-ийн Лондон хотноо амжилттайгаар дүүргээд ирсэн оюутнуудтайгаа ярилцахаар суусан байна. Өнөөдрийн ярилцах гол сэдв нь гадаадас суралцах болон гадаадас суралцахад тулгардаг бэрхшээлүүд. Тэгээ дээрээс нь туршлагаас авах хуваалцах байгаа. Тэгээ юуны төрөнд оюутнуудтайгаа танилцгаая. Намайг Соролт байгаа гэдэг Gap Academy 2017 оны хэлсэгч. 17 оны хэлсэгч болгоо. Үринчээ. Октостойгоо юуны төрөнд мэргэжил сонголтын тухай ярьж байгаа гэх юм. Миний хувьд болохоор би Сингапур улсад бизнес болон санхүүгаар төгсөөд ирсэн байна. Таад нь болохоор одоо нэгтлэн бодох бүртгэлээр сурч байгаа. Яагаад нэгтлэн бодох бүртгэлийн ер нь мэргэжлийг сонгохоор болсон юм бэ? Нэгтлэн бодох мэргэжил маань маш олон давуу талуудтай. Юуны төрөнд эрэлт маш өндөр байдаг. Одоо ямар ч газар, ямар ч компанид очсон нэгтлэн бодохчийн мэргэжил бол байнга шаардлагатай байдаг. Үүнээс гадна нэгтлэн бодох мэргэжил маань өөрөө тоон дээр суурилсан. Би өөрөө тооны хичээл дуртай учраас энэ мэргэжлийг сонгосон. Миний хувьд ч гэсэн яг өөрийнхөө сонирхол дээрээс үндэслээд нэгтлэн бодох гэдэг мэргэжлийг сонгосон байна. Тэгээд энэ дотор ба нэгтлэн бодох мэргэжил нь өөрөө ингээд олон ингээд цолуудтай байдаг. Тэгээд бидний одоо яг суралцж байгаа болохоор SSC гэх олон улсын мэргэжил нэгтлэн бодох гэдэг цол байдаг. Тэгээд SSC-ээс сурснаар одоо бид нэр бүх хичээл нь англи хэл дээр ордог. Тийм болохоор бид нэр тасралтгүй англи хэлийг хөгжүүлээд сайжруулах боломжтой. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн болохоор бидний дэлхийн хаанчууд ажиллах боломжтой болчихсон. Энэ болохоор SSC-ийн том давуу тал гэж боддог. Тэгэхээр октод маань Gap Academy-да эхний шатаа амжилттайгаар дүүргээд тэгээд дараа нь Лондон хотод сурахаар байсан гэсэн. Ер нь яагаад Gap Academy-г сонгохоор болсон юм бэ? Ерөнхийдөө бол зорилго маань бол яг SSC хөтөлбөрийг сонгоод суралцгаасан. Тэгэхээр энэ даваа Монголд аль биесээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг судалсны үндснээр хамгийн боломжтой Gap Academy байсан. Ер нь Лондон явж суралцахаас өмнө та хэд маань ямар шаардлага тавигдчихсэн бол мэдээж тодорхой хэмжээний бэлтгэл хэрэгтэй байсан баг. Энэ чинь болохоор SSC-ийн эхний шатыгаа бид нар Монголда үзээд тэрийгээ тэрэндээ тэнцээд түүнийхээ хажуугаар бид нарт бас IELTS-ийн оноо шаардж ирсэн 6.5 оноо шаардж ирсэн. Тэгээ бид нэр хичээл одоо SSC-ийн үндсэн хичээлийг бэлтгэхийн хажуугаар бас IELTS-ийн хичээлийг бэлтэж авч байгаа. Тэгээд бүх шалгаараа хангаад англи явсан. Тэний хувьд болохоор би IELTS-д бэлтэнгээд бүр хичээлээсээ чөлөө аваад бэлтжсэн байгаа. Тэгэхээр та нарын хувьд бас хичээлээ сурангаа хажуугаар нь бас англи хэлний бэлтгэлээ бас хангаад ер нь бол хоёулангийн цогц зэрэг сураад явж байсан юм байна шүү дээ. Ер нь Лондонд очиод эхний хамгийн анхны сэтгэл ямар сэтгэл төрж мэдээж хүний оронд очиж байгаа. Магадгүй тийм солио шок гэж бас юм ашиг яриад байдаг шүү дээ. Тийм зүйл ер нь толгорч юу? Лондон ерөнхийдөө өөрөө 9 сая хүнтэй аягүй том хот. Тэгээд Европын санхүүгийн төв гэж явдаг. Бидний хувьд бол яг зорилгоо тодорхойлсон бэлтгэлээ маш сайн явсан. Тэгээд санхүүгийн нэгтлэн бодох чиглэлийн одоо оюутнууд яг одоо төв дээр нь очиж суралцсан гэдэг бол бидний зорилгыг бол маш хурцлж чадсан. Тийм. Тэгээд сургуулийн маань хувьд гэх юм бол бид одоо ингээм Монголд бол яг нэг ангиар ингээл бид нар оюутнууд нэг ангитай гэж явдаг. Бидний хувьд бол яг Англид очиод сургууль маань бол яг сонгосон хичээлээрээ бид нар ингээд хуваарлагдаад явж байсан. Тийм түүнээс гадна бидний шалгалтын оноо маань бол яг үндсэн семестрийн оноогоор одоо үндсэн оноо болж тэгж дүгнэгдэж явж байсан. Тэр нь бол 100% шалгалтай авдаг гэсэн үг тийм. Шалгалтын дээр одоо сурсан оноо дүгнэгдэх гэсэн үг. Тэгээд ер нь хүний оронд очиод бас тасан цогцох тэр процесс явагдахад бас найзуудаараа та хэд маань ангиараа сураад бас явуулсан. Тэр нь бас давуу тал болж исэн байх гэж би бодож байна. Тэгээд дээрэс нь бас ер нь амьдрах байраас өсвөлээд ер нь өөр ямар хүндрэлүүд гарч ирв. Эхлээд мэдээж тийчээ англи очиод таньдаг хүнтэй байх юм бол мэдээж таньдаг хүмүүнтэйгээ холбогдоод байр суурь олох боломжтой. Бидний хувьд болохоор тийм боломж байхгүй байсан болохоор бид нөхөөс өмнө одоо Facebook-ийн групп дээр ингээд өөр танихгүй монгол хүнтэйгээ ингээд холбогдоод ч юм уу тийм ямар янз бүрийн зараас хайгаад юу ч гэсэн очихтой л байр суурь нь бүгд бэлэн байсан. Тэгээд ер нь бол тиймэрхүү байсан. Тэгээ бас очиод мэдээж тасган зохицохын үед мэдээж хугацаа шаардсан жоохон хэцүү байна. Гэхдээ яг бид нэр ангиараа найзуудаараа олуулаа байсан болохоор ер нь л тэг шатыг давхад бол айгүй харцангуй гайгүй.
Тийм. Өөр нэг өөрөөсөн зүйл гэвэл Лондон хотын цаг агаар мэдээч Монголоос өөрөөсөн арай чигтэй бүрхэг бараатай нараа их баг гардаг. Тэгээд бас өртөг нэлээд өндөр байсан. Очоод ер нь гадаад очиж байгаа хүмүүс тэгдэж шүү дээ. Очингуудаа шууд үнийг шилжүүлж үздэг. Би тэгэхэд шилжүүлээ үзэхэд хөөх тэр үед л хөөх ямар үнэтэй юм бэ гэд сүүл рүү идэхтэй тохиолдсон байсан. Сингапурыг бас өртөг өндөртэй хот гэж байна. Тийм, Сингапурын хувьд болохоор бас л Лондонтой адилхан ер нь бол өртөг нэлээд өндөр. Тэгээд дээрэс нь Сингапур нь Азийн санхүүгийн төв гэж явагддаг. Бас их Британь ч гэсэндээ Европын санхүүгийн төв гэж явагддаг. Адилхан бас тэрнтэйгээ нийцээд амьдралын өртөг ч гэсэндээ нэлээд өндөр байдаг. Тэгээд миний хувьд бол ингээд ажиллах боломж бол байдаг байсан. Ер нь Азийн ихэнх орнуудад ажиллах боломж байдаг оюутнуудад. Бас нэг та нарын давуу тал болохоор Лондонд очиод бас ажиллах боломж байсан гэж сонссон тийм. Ер нь бол хүмүүс сонирхож байгаа бах 7 хоног хэдэн цаг ажилладаг. Ер нь бол ажил олох хэр хүндрэлтэй гэдэг байна. Бидний хувьд болохоор Лондонгоос оюутнуудад 7 хоногийн 20 цаг ажиллах хэрэгтэй байдаг. Тэгээд ер нь бол яг хичээлээ хийгээд яг ажиллагаад явхад бол айгүй тохиромжтой цаг шиг санагддаг байсан надад л. Тэгээд ажлын хувьд болоход гэх юм бол мэдээч тий сурч байгаа сургуульч одоо биднээс арай дээд үеийнх юм уу юм арай тэмцээн учраа олцсон хүмүүсээсээ ингээд ажлын байр олоход бол амар байсан. Бас тэгээд Лондон ч өөрөө айгүй том хот болохоор ажлын эрэлт хэрэгцээс айгүй их байдаг. Тийм болохоор нэг ажил олоход бол айгүй тийм төвхтэй бол их хүнд тийм хэцүүд бол гарч байгаагүй. Бас дээрээс ер нь бол аялах боломж байсан баг тий. Аяллаа талаар бас яриач. Тэгээд мань ямар орнуудаар аялж байгаа юу? Би болохоор Франц, Итали гэдэг орнуудаар найзуудтайгаа аялж байсан. Аялахдаа бас мөнгө төгрөг бас нэлээд хэрэгтэй байсан. Гэхдээ ажлынхаа хажуугаар цагаа төлөвлөлөөд амралтаараа ажиллаад мөнгө хөрвүүлээд аялах боломж бол ер нь бол байсан. Тэгээд найзуудаасаа гадна бас гэрийнхэнтэйгээ Европоор машинтаа тарьж аялж байсан. Тэгэхээр үнэхээр гоё дурсамжтай аялал хийсэн байх юм шүү дээ тий. Дээрээс нь мэдээж Лондонд очиод сурах Монголда сурахаас бас боловсролын систем бас ялгаатай, суралцах бас хэм маяг ялгаатай баг. Тэрэн дээр бас гарч ирсэн ямар өөрчлөлтүүд ер нь мэдрэгдэжсэн юм бэ? Ерөнхийдөө бол Английн боловсролын систем яг оюутнуудаас өөрсдөө ингээд одоо бие дааж сурах гэдэг зүйлсээ аюу шаарддаг. Тэгээд тэр чүүднээсээ бол яг одоо шалгалтанд бэлдэх одоо тэр үйл явцад бол багш нарын яг лекцээр л аюу сайн мэдээллүүд өгдөг. Босод оюутнууд бол яг өөрсдөө номороо сургачгаараа бүх шалгалтнууд дээр бэлдэх тийм шаардлага бол гарч ирсэн. Тэгэхээр тайм менежмент гэдэг их чухал ахна шүү дээ тий. Бас гадаадд сурахаас гадна бас зөндөө их бас хувь хүний хөгжлийн шинжилэлтүүд бас явагддаг юм шиг санагддаг. Тэгээ та хэдэд маань бас ер нь гадаадд сураад мэдээж дэлхийн боловсрол эзэмшихээс өмнө ер нь яг өөрийн хувьд хувь хүний ямар өөрчлөлтүүд гарч ирв? Ямар туршлага ер нь харамтлуулж ирсэн гэж бодож байна уу? Нэгдүгürt бол тайм менежмент яг хизээ хичээлээ хийх үү, хизээ ажиллах уу, хизээ аялах уу, явах уу гэдгээ бас зохицуулж чаддаг байх хэрэгтэй. Тэгээ бас нөгөө санхүүгийн асуудлаа бас өөрөө бүх юмдээ бие дааж байгаа болохоор санхүүгийн асуудлаа яаж зохицуулах вэ те? Бас бие яаж хэрхэн авах уу гэдэг талаар бол их зүйл сурч авсан. Тийм ер нь бол бас шинэ хүмүүстэй харьцаж сурна, шинэ байгууллагад ажиллана, шинэ орчинд тэгээд бүх юм шинэ авах учраас ингээд авч явах бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй л дээ. Ингээд оюун ухааны тийм үү сэтгэл санааны ингээд хямралаас илүү бага байхын тулд одоо ингээд авч явах нь одоо ингээд листлж байгаа ч юм уу тийм ингээд төлөвлөгөөтэйгээ зохион байгуулалтаагаар бэлдвэл бас илүү зүгээр санагдаж. Миний бодлоор бол Лондон яг одоо урлаг соёлын тал дээр бол өв тэгж гэж бодож байна. Одоо урлаг соёлтой холбоотой музей, галерей мэтчлэн одоо хүмүүс маш нээлттэй бас зарим талаараа одоо хөнгөлөлттэй тиймэрхүү зүйлс бол маш их байдаг. Оюутнуудын хувьд бол бас дискаунтууд их үзүүлж чаддаг газар байгаа. Тэгээд тэрнээсээ гадна хэрвээ өөрсдөө бас сонирхолтой бол хичээлээс гадна маш их олон үйл ажиллагаанд оролцох боломжтой. Ийм үйл ажиллагаануудад оролцсноор олон улсаас ирсэн оюутнуудтай танилцахаас гадна их туршлага солилцдог. Тэгээд энэ талаараас аюул их олон зүйл мэдж авч чаддаг.
Ер нь бол олон улсын найзуудтай болоод тэднийг бас судлаад яг нүд нэгдэн гэж бас ярьдээ шүү дээ тий. Тэгээд ер нь бид нарыг үзэж байгаа бас гадаадд суралцах сонирхолтой байгаа оюутан залуучуудтай ер нь өгөх зөвлөгөө бидний зүгээс ер нь юу ах вэ? Миний болохоор мэдээж явахаас өмнө бүх зүйлээ бэлтгэх, яг нь тэр очиж байгаа сайн судлах тий. Тэр тал дээрээ бол айгүй ач холбогдол өгөх юм бол очиж бид нэр бас харцангуй бидний нөгөө тасан зохицох ч юм уу тий. Бас нөгөө соёлын шахнаас өтгөд арай багаах юм болов уу гэж бодож байна. Гадна бас очоос өмнө тий тэнд таньдаг хүнтэй байвал ингээд таньдаг хүнээсээ тий ямар нэгэн зөвлөгөө аваад ер нь бол тэр орчинд байгаа хүмүүсээс зөвлөгөө авах бол илүү их ойр байж тээ тий тэр хүмүүстэй танилцаад зөвлөгөө аваад сурж байгаа сургуулийн оюутнуудтай байгаа ч гэсэн тийм тэрнтэй холбогдвол ер нь ингээд орчинтойгоо бас ер нь мэдэж авах боломжтой. Ер нь бэлтгэлээ одоо ингээд бид нэр хийж байгаа шиг маш сайн хийсэн юм чинь нэг л бид нар өөрсдийн цаг зав одоо санхүү бүх зүйлээ зориулж байгаа болохоор очиод маш их өөртөө хатуу юм шаардлагыг тавиасаа гэж хүсэж байна. Цахилгаан баттай байгаасаа гэж хүсэж байна. Тэгээд одоо нэг л бид нар хичээлийг бол онлайнаар авч болно. Өөрсдөө бичлээ очиж сурна гэдэг бол бас нэг өөр туршлага байгаа. Тэгэхээр маш сайхан дурсамжуудыг цуглуулад хөрөнгөлүүлээсэй л гэж хүсэж байна. Би бас дээрээс нь өөрөөсөө өгөх зөвлөгөө гэх юм бол зорилгоо бас зөв тодорхойлоод явбал маш зөв юм шиг санагддаг. Миний хувьд бол би 3 жил сурсан байгаа. Октод маань 1 жил сураад ирсэн. Тэгээд энэ хугацаанд яг ямар амжилтанд хүрэхийг хүсэж байна. Одоо дэлхийн боловсрол эзэмшихээс гадна бас хувь хүний хөгжил маш их явагддаг байгаа. Болцож байгаа энэ ганц боломж нэр үнэхээр дурсамж дөрөв ер нь байгаа тэр орноос тэр орчноос бүх зүйлийг өөртөө шингээж аваад тэгээд ирээд Монголдо ирэхдээ шал өөр шинэ хүн болсон өмнө нь байсан хүнээсээ илүү их амжилт гаргасан хүмүүс болж ирэх болохоор ер нь бол гадаадд суралцахдаа маш их зорилгоо зөв тодорхойлоод явуулсан юм шиг санагдав. Өнөөдөр өөрсдийнхөө туршлагаас бас гадаадд суралцсан түүхээсээ ярьж өгсөн та хэд баярлалаа. Олон улсын санхүү диплом бодох бүртгэлийн хөтөлбөрүүд болон IELTS хөтөлбөрийг сонирхож байгаа бол та хэд мань Gateway-тэй холбоодорой манай үүд халуун та бүхэнд байнга нээлттэй авах болно. Бидний сошиал медиагаар бүгднтэй холбогдож болно. Бас дээрээс нь харагдаж байгаа, дэлгэцэн дээр харагдаж байгаа утсаар бид нартай холбогдож болно шүү. Тэгээд өнөөдөр бид нартай хамт байсан маш их баярлалаа. Дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Баярлалаа.